Ер нь ямар ч үйлдвэр байхад одоо манайх за метро үйлдвэр биш, метро барьна гэж юм, ган хайлуулна гэж юм тийм үү? Зис хайлуулна гэж. Ер нь альва хүнд аж үйлдвэрийн төслийн одоо дистарал гэвэл тэр тээзүүгийн дараа conceptual design гэж юм орж ирж байна тийм ээ. Одоо суурь инженерч гэх юм уу. За түүний дараа инженерийн ерөнхий зураг төсөл буюу basic design, front end engineering design гэж энэ одоо ерөнхий зураг төсөл. Бид нар таамаг түрүү принтерлээд харуулсан энэ зүйлүүд чинь тэр. За тэгээд дараа нь наривчилсан зураг төсөл, ажлын зураг төсөл. Эндээс эхлээд EPC гэрэл гэж орж ирж байгаа. Одоо бидний тэр түрүүний тэр ерөнхий зураг төсөл энэний ард харагдаж байгаа. Энэ дээр EPC гэрэлж тендерт орохдоо за манайх энэ байгууламж бүгдийн шинээр бодно зурж үзээд за энийг бид нар ийм үнээр хийж чадах юм байна. За үүний дараа бол одоо худалдаа авалтыг хийж байгаа. Дараа нь ингээд худалдаа авалтын дараа газраа бэлтгэх. Түрүүний би газар дор ажил гэдэг бол маш чухал ажил байдаг. Тэгээд одоо энэ суурийн ажлууд байж байгаа. Газар бэлтгэх гэдэг бол энэ бүх байгууламжид хоорондоо бүгд холбогдсон байх хэрэгтэй. Front end engineering design тэрний одоо амин сүнс гэсэн. За ингээд энэчнээс EPC буюу engineering procurement construction гэдэг ажил хийж байгаа. За ингээд энэ ажил эхлээд бидний одоо байгаа одоо байдлаар EPC 2 3 дээр энэ улаан дээр байж байгаа. Structure and piping газрын тосны үйлдвэр, нефт химийн үйлдвэр, одоо химийн үйлдвэр ч гэсэн хамгийн түрүүн дээр structure буюу одоо шугам хоолой тоног төхөөрөмжийг суурилуулах энэ ган хийцүүд байгаа. Estacade. Одоо estacade-ийн ажил болоод эд сайхан өрнөж байна. За өнөөдөр ингээд хэлээр ороод ирэхэд маргааш жишээ нэлээд хэд метр явцсан байх жишээтэй. Тэ? Ингэж одоо хурдтай гүйцэтгэж болдгийм байна. За дараа нь энэ estacade барьсан дараа одоо гадаадд үйлдвэрлэгдэж байгаа. Эсвэл одоо манай засвар механикийн хэсэг агуулгах софтвероос үйлдвэрлэж өгдөж байгаа шүү дээ. Тэднийг бол дээр нь суурилуулна. За түүний дараа тоног төхөөрөмж суурилсны дараа одоо энэ electrical instrumentation бол бүх тономжлууд цахилгаан эрчим хүчний энэ шугам тэр татагдана. За дараа нь ингээд түүнийгээ туршаад тохируулаад тэгээд усын хүлээлгэн өгнэ. За ингээд бидний бол ажлууд энэ инженерчлийн ажил, detail engineering буюу моделинг ажил бол ер нь үйлдвэр ашиглалтанд орохоос хэдхэн хоногийн өмнө хүртэл үргэлжилдэг ийм ажил байдаг юм байна. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа та бүхэнд.